Би бараг дөрөвтэй гэхдээ чиний дэрэгтэй чамаг авах үүрэгтэй гадаа морин тэрэгтэй чи ягаан төрсикээ ягаан заавал эндүлтэй шигаднав дүбэлгүй орчин үеийн принцесс. Сайн өрхнүүдээ шинэ бичлэгтэй тавтай морил бүгдтэй шинэ оны минь. За энэ удаагийн бичлэг болохоор та нарт таниулдаг тэгээд ярилцдаг ярьдаг бичлэг байгаа. Би энэ бичлэг бол шүн хий гэж бодож ирсэн. Тэгээд шүн хий гэхлээр угаасаа юм бодоод тэгээд хийж чадахгүй байх гэж бодоод одоо хийж байна. Энэ сэдвийг яах гэж It was at this moment that he knew. He fucked up. Энэ сэдвийг яагаад сонгох болсон бэ гэхлээр сүүлийн үед бол надад нэг сэтгэл готрал гэхээр арай биш хагаад байна. Ер нь ингээд сүүлийн үед ингээд өдөр нь ингээд зүгээр юм шиг хэрнээ. Шөнө болохоор л орондоо орохоор л ингээд гээл арайг ингээд үхмээрч юм шиг. Амар тэнэг ингээд бодлууд ингээд бодогдоод тэгээд өөрийгөө амар буруутгаад амьдралаач буруутгаад тэгээд ер нь ингээд эм ороод байсан учраас тэгээд одоо юу нь болохгүй байна. Одоо юу юм байлаа хөө гэд. Тэгээд энэ бичлэг хийж энэ сэдвийг сонгох болсон шалтгаан гэвэл өөрчлөгдөж магадгүй гэж бодоод одоо ямар байгаа тэгээд дараа нь ямар болох уу гэд энэ сэдв сонгосон шалтгаан нь дахиад нэг юм байна. Надтай адилхан хүмүүс ээж магадгүй. Тэгээд энэ бичлэгийг үзээд бас хамт өөрчлөгдөж магадгүй гэд тэгээ сонгосон. Би юм дэвтэр дээр нөгөө нэг ярих юмнуудаа биччихсэн байгаа. Тэгээд энднээсээ харж байна. Шүн бодогддог бодол. Шүн бол надад эссэн бус юм бодогдож байгаа. Тэгэл хүн болгонд хүсэл мөрөөдөл зорилт гэж байгаа байхгүй ч хүн байгаа. Би одоо жишээлбэл ингээл хүсэл нь байгаа ч гэсэн санаа нь байгаа ч гэсэн сачиг хүрдэггүй нөхцөл дээрээ явж байгаа байхгүй юу. Тэгэл ер нь одоо бараг л зориггүй амьдраад байгаа болохоор өөрөө зоригтой болъё гэд тэгээд явж байна. Шүн бодогддог бодол гэхээр миний ингээд одоо ингээл ийм юмтай болмоор байна. Ийм юмтай болъё. Ийм юмтай болоход юу болохгүй юм гэл. Чи юу яагаад болохгүй байгаа? Чи юу яатсан? Чи яагаад ийм арчаагүй юм гэл. Өөрийгөө л буруутгаад тэгэд ингээд угаасаа юу ч болохгүй л байхгүй юм дээ. Би ингээд амар юм төлөвлөдөг. Ингээд юм ингээд бичээж тэмдэглээд тэгвэл ихэнхдээ мартах ч юм уу тэгмүхтэй юм төлөвлөж одоо хийх юмаа заавал биччихэж ингээд хийдэг төрлөө. Баггүй юу? Тэгэл юм төлөвлөхөөр минийх ингээд дандаа бүтдэггүй заяа. Хүмүүс ингээд зайжаараа мартаа нац дахиад. Одоо ингээд хүмүүс dream board дээр хийдэг штэ ингээд мөрөөдлийн самбар ингээд хийгээл би энэ онд юм болно гэл. Би яг тэгэж гэхлээр хийж мэхээр ингээд бүтдэггүй байхгүй юу? Тэгэл яагаад ингэ минийх бүтдэггүй юм? Яагаад би ингэ болдгүй юм? Би юу яагаад ийм юм гэл тэгэж бодоод л ингэ шүнжэнгөө ингээл өөрийгөө зүгсээрээд нэг мэтгэд унтцсан байдаг. Тэгээд дандаа ингээл 2 3 болж идэг байхгүй юу? Заримдаа эртдээ ер нь бол ингээ 2 3 гэж унтдээ. Заримдаа нэг мэгэл юм бодоол хэвтээд. Ирэн дээр ингээ толгойн шууд тавиад унтчихдаг хүмүүс байдаг штэ. Би тэр хүмүүстэй амар хатаархтай. Тэндээ тавилаа бодон цаанах юм байхгүй. Би бол ингээл нүдэ анлаа юм бодогдоол. Бодно гэвэл өөрийгөө л зүхэд байгаа. Тэгээд ер нь нэг амьдрах хүсэл хөө. Ер нь өвчүүл ингээд бүх юм ингээд болчих юм шиг санагдаж байна. Тэгээд тиймэрхүү юм сүүлийн үед надад амар болж байгаа. Найзуудаасаа
Ер нь ингээд би одоо хотод байхаа болсноос хойш ингээд найзуудтайгаа ч уулзахгүй байгаа тэвхтэй тэр хэдтэй ерөөсөө ингээд бүх найзуудаасаа холбоогоо тасалчихсан. Бараг ихэнхээс нь одоо оюутны байрны хаяд найзтай харьцаж байна. Тэгээд миний бараг сайн найзад орох найзууд яагаад зарим хүмүүс бол намайг үнэхээр тоохгүй л. Энийг хичээлээд ингэсэн шиг юм зарим найзууд бол тэгэл би бүгдийг IT дээр нь апплой хийсэн байхгүй юу. Тэгээд зарим нь болохоор ингээ яач уу ичүүгээ орж ирж байгаа. Зарим нь болохоор энийг хичээлээд ингэсэн шиг хайж байгаа. Тэгээд найзуудаа бүгднгээс нь ер нь бол холбоогоо тасалчихсан. Тэгээд хүмүүстэй ч нэг холбогдохгүй байгаа. Ямар ч хүн амьтантай харьцахгүй. Тэгээд харьцлаа гэхэд одоо Discord сүүл үед амар ашиглаж байгаа. Discord-од найзуудтайгаа ярилцаж чаддаггүй юм аа ингээд шал танихгүй хүнд ярих ч юм уу. Тэгэхээр ингээд онгойд өгч юм уу. За би ч ганцаараа биш юм байна дөө. Тэгэл сүүл үед ингээд амар ганцаардах мэдрэмж амар авсан. Тийм. Ер нь жоохон тэгээд ярилцсан хүн ингээд манай дүү ч надаас 5 насны зөрүүтэй. Тэгээд дүүтэйгээ ярилцахгүй найзуудтайгаа холбоогоо талсан болохоор найзуудтайгаа ярилцахгүй. Найзууд ер нь ингээд амьдаар ингээд ярилцах. Боддоор ингээд ярилцах. Ер нь бол хүнд амар хэрэгтэй. Тэгээд уцаар ярих гэхлээр тэгээд болдгондөө. За шүн бодогддог бодол гэвэл ингээд зөнд байгаа зэрэг ингээд тэр үед алдаануудаа амар боддог нэр юм. Тэр үед яах гэж тэгвэ. Тэр үед тэгээгүй байсан бол үүдээ би ингэ явж авахгүй юм. Би жоохон ингэ цанаа ингэж яриад байна уушлаарай. Тэгээд байгаа. Тэгээд тийм хөрхөө юм бодогдоод байгаа. Одоо тэрнээсээ салахын тулд би ер нь ингээд өдөр нь ингээд өөрийгөө завгүй байлгаж байгаа шүн яалтцгүй бодогдоод байгаа байхгүй юу. Бодохгүй бай гэхлээр тэгээд тэрнээсээ салахын тулд за ингээд нэг бичлэг хийгээд тэгээд тэр бичлэгнээс өөрчлөлт гарах нь үгүй тэр бичлэгнээс хойшоо гэд харах гэж байгаа юм. Ер нь тэгээд хийдэг юмнуудтай болгож байгаа. Тийм байна. Тэгээд хальт дэлхийхэд дэлхийн боллоо. Би жоохон яарад муухай өцсөн чи бичгээ ойлгохгүй. Өдрийг яаж давдаг вэ гинэ? Ажилтай хад одоо би бол амралтаа авсан байгаа. Тэгээд бичлэг хийх завтай ингэ сууж байна. Нэг сар бүтэн суугаад нэг сарын хугацаа амардаг. Одоо нэг 15 болоо ээлжлүүл бичлэг орох юм болоо дөө. Би бол бичлэг хийх бол чин хүсэлтэй байгаа. Гэтэ үнэхээр ингэж болж өгдөггүй. Юу ярих гэлээ. Өдрийг яаж давдаг. Ажлаасаа ингээд ажил дээр гэдэг болохоор яалтчгүй ингээд ажиллаа гэдэг үнэхээр ингээд юу ч бодохгүй ингээд завган. Тэгээ шүнэн нэрэл сүүлийн үед болохоор угаасаа гэр ажил гэр гэж байгаа болохоор тэгэл орондороо л нөгөө бодогддог бодлууд нь бодогдоод эхэлж байгаа. Ажил дээр болохоор би ер нь юу хийгээд байна гэдэг бодол бодогдоод эхэлж байгаа юм. Ил амар оцолтод ярьж байгаа гэсэн. Өдөр одоо сүүлийн үед амарсан болохоор гэрийн ажлыг хийж байгаа. Тэгэл хоолунд гэрүүлээл хоолундаа хийгээл хувцсан руу гаргаал тэгэл тоос шороо ингээл үгүйс гэрийн ажил болгоомжтой. Гэрийн ажлаа хийгээд түүнтэй өдөр би одоо нөгөө жолоонд сууж эхэлж байгаа. Жоо хориодсон ч гэсэн тэгээд жолооныхаа ингээд хичээл хийгээл хай нөгөө очиж танхимаар хийж байгаа. Тэгээд гэртээ хийж байгаа. Тэгээд танхимаар хаяа очиод ер нь тиймэрхүү байдалтай байх гэж байгаа. Тэгээд уцаараа юм хүмүүцдэг ч юм уу. Тэгээ нүүн би ингээд амар их юм бодох зүйтэй зураг зурхаар ингээд юу ч бодохдохгүй сайхан болчдөг байхгүй юу. Тэгээ зургаа зурж байгаа. Тэгжил өдрийг давж ин да. Та өдрийг яаж чухан давж ин да.
Тэгээд юм орж байгаа. Ингээд юм ороод байгаа. Би нэг л болж өгдөхгүй. Одоо ингээд амьдралд ингээд миний амьдрал ингээд тулгамдсан амар хүнд том асуудал ууланд байхгүй. Бүр нэг болохгүй байгаа. Бүр нэг ингээд болж бүтэхгүй ингээл амар том асуудал надаа ууг нь байхгүй юу? Байхгүй байгаа ч гэсэн ингээл өөрийгөө ингээ стресстүүлээд болохгүй байна гээл ингээд яваад байгаа. Өөрийгөө би юу юм бэ гэж бодогдож эхэлж байгаа байхгүй юу? Тэгэл толгомцгийн юм байхгүй ч гэсэн тэгээд хүний хувьд ингээд зовлон боддог бодол өөр байгаа. Тэгээд айлын томод бол ойлгох бах намайг дүүнраач тэгчихсэн, ээж аваагач тэгчихсэн би ингэж юммааргүй бах юм. Ингэж явах буруу гэл өөрийгөө зүхэл гэрийнхнаа нэг иймэрхүү байлгачихсан, ээжтэй нэг тийм аваад өччихсэн, гэрийнхнаа юу нээр боддог. За нэг тус болчихсан, яаж тус болох вэ? Одоогийн ажил ингээд боломжтой зүгээр байгаа ч гэсэн ажлаас гадна юу хийх вэ? Яаж мөнгө хоримтлуулах вэ гэл ер нь ингээд хамаг бодол хамгийн сүүлд ингээд мөнгөн дээр бууж байгаа байхгүй мөнгөн дээр тогтож байгаа. Мөнгөтэйсэн бол тэгэхгүй юу? Мөнгнөөс олж ирнэ ингээд стресстэй таахгүй. Тэгэл одоо манай үеийнхэн бол бүгд адилхан байх дөө. Сургалтын төлбөр, гэр ажил, хичээл гэдэл. Тэгээд энэ удаагийн бичлэг бол зүгээр л угаас ингээд ярьдаг л бичлэг байгаа. Өөртөө ингээд арай л өөртөө зориулсан бичлэг гэх юм уу? Адилхан хүмүүсээ л энээсээ бол би хамтдаа салцгаая. Тэгээд тгий ингээ гэж ярих гэсэн чинь би барыг салах нуудээ. Жохон тэнийг юм ярьж байгаа хөө. Зүгээр нэг иймэрхүү байгаагаа л гэж хэлгээд энээсээ гарах гэж байгаа гэдгээ хэлгээд тэгээд би нэр юм хавраас юм уу стрим хийж эхэлж магадгүй байх гэж магадгүй байх шүү. Би одоо сүүлийн 4 жил бараг ингээд тасралтгүй мөрөөдөл заяа. Хүсэл заяа. Би ингээд өөрийн гэсэн ингээд сетаптай ингээд өөрөнд сетап босгоод ингээд байхыг хүсдэг байхгүй юу? Тэгээд ягаад ч юм угаасаа болохгүй мөнгөнч дээр ажлын цалин угаасаа багтай тэгэл нэг ингээл хэрэгцээнд яваал ингээд ячж байгаа. Тэг мөнгөө цуглуулж байгаа. Тэгээд одоо ер нь ойртсон байгаа. Тэгээд стрим хийж эхэлж магадгүй. Гоё happy юм гэвэл болох гэж байгаа юм гэвэл стрим хийж эхлэн тэгүнхтэй зунаас ер нь энэ онд бол бодож сансан юм зөндөө байгаа. Тэгээд тэрийг хэрэгжүүлэхийн тулд ингээл өөдрөг тэгээд хийх гээд хичээж байгаа шүү гэж хэлмээр байна. Энэ онд бол та нарт зөндөө бичлэг үзүүлнэ заяа. Зөндөө юм бодсон байгаа. Тэгээд ярих гэж байгаа юм мартчихлоо. Одоо ингээд хүмүүс ингээд Discord-д ингээд катлаарай. Discord-д ингээд кал байгаа штэ. Тэгмээд ингээд хүмүүс асууж байгаа хгүй. Чиний хобби юу вэ? Чи чөлөө цагаараа юу хийдэг вэ? Тэгэхэд ямар ч хариултгүй над шиг хүмүүс байна уу? Хобби байхгүй. Хийдэг юм байхгүй. Би яг тийм байхгүй юм тэгэл бодож байгаа. Тэгэл ганц хариулдаг юм зураг зурах. Зураг зурхаас өөр хобби байхгүй. Хүмүүс их ингэж гой тийм хобби чөлөө цагаараа хийдэг юмнууд нь ч гой зөндөө юм байт юм байна. Тэгээ надад байхгүй. Тэгээ хоббигоо олох гэж байгаа. Тэгээд хоббиноос шалтгаалаад нөгөө нэг PC stop.com босгомоор байгаа хгүй юу? Хоббитой болох гээд
Иймэрхүү юм ярих гэж юм уу? Тэгээд ийм балай гэх юм уу? За дахиад ийм бичлэг хийхтэйс юм уу? Тэгээд энэ бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Одоо дараагийн бичлэгээр гой бичлэг зөндөө үзүүлэх гэж хичээнэ. Хичээж байгаа. Тэгээд гой бичлэгээр олзээ тэгүхтэй. Надаас тийм үзмээр байгаа тийм бичлэг хийгээсэй гэсэн юм байвал комент үлдээгээрэй. Тэгвэл зөндөө их баярлалаа шүү. Тэгээд одоо энэ уналт гэхээр би үг ярьж чаддаггүй тэгээ үгээ сонгож чаддгүй буруу яриад идэг. Уушлаарай. Одоо ингээд нэг юм ойлгож байгаа сте тийм. Энэ нэг сонин эмоцоо байдлаасаа гарах гэж хичээж байгаа. Тэгээд гарах гэж байгаа шүү. Тийм. Тэгээд шинэ бичлэгээр уулзцгаая. Тэгээд надаас үзмээр байгаа юм байвал асуумаар байгаа юу зүйлээл комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд зөндөө гоё юм үзүүлэх гэж хичээнэ. Намайг үздэг хөөрхнүүдтэй бүгдэнд нь баярлалаа. Хайртай шүү.